Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид иргэдийнхаа нийтлэг эрх шиг төлөөж байгаа учраас аливаа асуудлыг цаасаар биш нүдээр үзэж танилцсны дараа шийдвэр гаргана байх гэсэн байр суурьтай байлаа. Энэ хүрээнд Баянтех компани үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцж ирсэн. Үүний дараа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж 5 дахь хуралдаан боллоо. Аймгийн хэмжээнд гаргаж байгаа бодлого шийдвэр маань эцэст иргэндээ л ээлтэй байх ёстой. Тэгэхээр иргэндээ ээлтэй шийдвэр гаргахын тулд бид нар хамгийн сайн судалгаатай, тоймтой, тал талын мэдээлэлээр тулгуурлаж шийдвэр гаргах ёстой. Тэр одоо юу гэдэг сая Баянтех гэж асууж байна. Нарийн тэл сумын Баянтех багийн одоо баг дээр үйл ажиллагаа явуулж байгаа Баянтех хувьцаат компанитай холбоотой шийдвэр гаргахын тулд бид нар ядаж тэр газар хөл тавьж үзсэн байх ёстой. Бид нар тэнд явж байгаа үйл ажиллагаа нь ямар байгааг нүдэрээ харсан байх ёстой гэсэн ийм л ерөн зарчмыг цаашдаа энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд авчивэ гэсэн бодолтой байгаа. Бид нар өнөөдөр аймгийн засаг даргын 5 газрын хурлын танхимд буюу энэ 508-д суугаад шийдвэр гаргаж болж байна. Гэхдээ бид нар үзээгүй, хараагүй, нүдэрээ үзээгүй, чихээрээ сонсоогүй зүйлийнхаа тухай одоо ийм ямар төсөөлөлтөй шийдвэр гаргаж байгаа юм бэ гэдг нь өөрөө шийдвэрийн маань хэрэгжилтэнд цаашлбал одоо тэр шийдвэрийн маань аль хэр онцтой байхад нөлөөлнө гэж үзэж байгаа учраас манай танхим бол ер нь цаашдаа аливаа асуудал дээр аль болох оролцож, хүрэлцэж, дотор нь явж ээж энд одоо бэрхшээл нь юу гэсэн энэ ажлыг хийхэд ямар зүйл дээр онсон энэ шийдвэр юун дээрээ зөв болсон, юун дээрээ буруу болсон гэдгээ илүү их мэдэрчээж цаашдаа зөв алхам хийж явахгүй болвол бид нар нэг юм төсөөллийн чанартай юу гэдэг тэр өөр нэг суманд болж байгаа үйл явдлын талаар нэг хүн танхимд ирээд танилцуулдаг. Бид нар тэр хүний танилцуулга тэр цаасаар тарааж өгсөн мэдээлэлд тулгуурлаж шийдвэр гаргана гэдэг нь өөрөө одоо бас тийм оновчтой биш байна л. Баянтех нүүрсний урхад очиж ажилласнараа төлөөлөгчид илүү сайн мэдээлэлтэй болж нөхцөл байдлыг ойлгосон гэж байна. Цаашид энэ урхааг хөгжүүлж хөл дээр нь босгохын тулд зохих шийдвэрүүдийг гаргаж ажиллана хэмээн хурлын дарга хэлж байлаа. Өвөрангай аймгийн иргэдийн хурлын дарга болон төлөөлөгчид Баянтех хувьцаат компани дээр одоо бүрэн бүрэлдэхүүнээр очиж нөхцөл байдалтай танилцлаа. За тэгээд Баянтех компанийн хувьд бол бас мэрэгжлийн шинэ удирдлагатай болсноор онцлог. Энэ жилийн хувьд бол бас Баянтех компани бол одоо өвөрангайчуудын одоо ард иргэдийн дунд бол одоо нэлээд эргэлзээтэй бухимдалтай одоо Баянтех компани бол одоо өвөрангай аймгийн дарга нарын одоо хамаарал бүхий татаас авдаг газар мэтэр одоо хүмүүс бол ойлгодож ирсэн байгаа. За энэ асуудал дээр бас шинэ удирдлага гарч ирээд нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байна. За цаашид мөн одоо 2028 он болтол Баянтех хувьцаат компанийг хэрхэн одоо хөгжүүлэх алсын хараа хэтийн зорилго төлөлтүүдэд одоо бид бүхэнд танилцууллаа. Цаашдаа бол одоо зөвхөн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг биш өвөрангай нийт одоо ард иргэдэд энэ Баянтех хувьцаат компанийн талаар дэлгэрэнгүй тайлан танилцуулга хилцүүлгийг одоо энэ өвөрангай ард иргэдэд энэ аймгийн төв дээр 12 сүм дээр нь хөгжим тараамын театрт хийж өгөөч гэдэг одоо хурлын төлөөлөгчдийн хувьд одоо саналаа хэлсэн. Мянга сонсохоор нэг үз гэж ярьдаг. Очиж тэр уулын ажил хэрхэн яаж явагдаж байгаа юм. Тэр уурхай ажил яаж явж байгаа. Энэ чиглэлийн юмнуудыг бас нэлээд үзэж хараад өчигдөр санал дүгнэлт хийгээд ингээд ирсэн. За мөн ялгаа байхгүй Баянтех хувьцаат компани үйл ажиллагаатай танилцах. Шинээр баригдаж байгаа, шинжлэгдэж байгаа 100 шалгаад одоо тэр гүйцэтгэж байгаа компани үйл ажиллагаатай танилцах. Энэ чиглэлээр яваад ажиллаад ирсэн. Энэ бол өөрөө бас би цаг үе явуулсан зөв асуудлаа гэж ойлгож байна. Аймаг орон нутгийн бодлого тодорхойлдог шийдвэр гаргадаг иргэдийн хурлын төлөөлөгчид үнэн бодит мэдээлэлтэй байх ёстой. Аливаа юмд бас бодиттой мэдээлэл судалгаа танилцуулгад үндэслэж бас асуудал танддаг шийдвэр гаргахад оролцдог байх ёстой гэж бодож байна. Тийм учраас Баянтех хувьцаат компани одоо сүүлийн үед яригддаг нүүрс экспортчтой холбоотой, хөрс суулттай холбоотой, Баянтех өнөөдрийн бас үйл ажиллагаатай холбоотой энэ ажлууд дээр бас манай төлөөлөгч нар бас нэгмөр ойлголттой болоод цаашдаа Баянтех хувьцаат компани бас хэрхэн яаж хөгжих байгаа талаар бас тодорхой ойлголт мэдээлэлтэй болоод авсан хаа гэж байна. Цаашид аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж байгаа асуудалтай холбогдуулан төлөөлөгчдийг мэдээлэлээр урьдчилан хангах шаардлагатай үед газар дээр нь очиж танилцаад шийдвэр гаргах зарчмыг баримтлан гэдгийг хурлын дарга болон төлөөлөгчид хэлж байлаа.